За өнөөдөр хэдүүлээ одоо төсвийн хүрээний мэдэгдэл эх 3 жилийн асуудлыг ярьж байна. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэл өөрөө төсөвтөө ярьчихаар эх 3 жилийн эдийн засгийн прогнозын тухай одоо эдийн засгийн болон мэргэжлийн хэлэлцүүлэг хийхээсээ илүү 70-80% нь ерөөсөө төсөвлөө орчод болохгүй байгаа. Тэгээ энэ хоёрыг ингээд салгаж хийж явахгүй болохгүй байгаа. Тэгэхээр эх 3 жилийн төсвийг одоо төсвийн хүрээний мэдэгдлийг ярихдаа одоо мөчлөгийн асуудал гэж ярьж байгаа учраас цаашдаа энэ төсвийн хүрээний мэдэгдлийг мэргэжлийн түвшинд болгох зайлшгүй шаардлага байгаа. Одооны байгаа энэ 9 үзүүлэлттэй тэгээд дээрээс нь жил болгон төсөв хэлэлцэх болгондоо өөрчлөлдөг энэ байдал нь бол бид нар эх 3 жилийн прогнозгүй тэгээд төсвөө дагсан байдлаараа явцдаг. Ингээд төсвөө дагсан байдлаараа эрх чиглэлгүй, баримжаагүй болчихлоо төсөв өөрөө бүтээмжгүй болдог. Тэгээд энэ инфляц хэдэн хувьтай байх вэ гэдэг асуудал хамгийн чухал. Инфляцийг яг өнөөдөр энд ярих цаг үед бид нэр төсөв ярьцдаг, төсвийн зардал ярьцдаг. Ингээд одоо бид нар эргээд үр дүнд нь гарахаараа инфляцтай ороогдсон байдаг. Өнөөдөр төсвийн одоо орлогч 31.6 их 80. За үүний 77%-ыг урсгал зардалтаа зарцуулж байгаа. 24 их 80-тэй. Тэгээ энэ 24 их 80-д бол нэг жилдээ ороод гардаг ийм л урсгал зардал л та. Тэгээ энэ зардлаа бид нар багасгах чадхаа байсан. Яагаад гэхээр энэ зардлын чинь болог 81% нь бол тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин урамшуулал, эрүүл мэндийн эмчилгээний үйлчилгээ, боловсролын үйлчилгээ гэж зарлууд эзэлждэг. Тэгэхээр энэ одоо нийгмийн суурь болох энэ тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны суурь бүр суурьээр нь өөрчлөхгүй бол урсгал зардлын чинь 70-80%-ийг нь одоо эдгээр эзэлчихэд цаашдаа ерөөсөө хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй, цаашдаа энийг бууруулах боломжгүй гэсэн ийм байдлаар бид нар өнөөдөр хандаад байгаа юм аа. Ер нь энэ эдийн засгийн мөчлөгийн асуудлыг бид нар ярихдаа мөчлөггүй үеийн одоо тогтвортой эдийн засгийн өсөлт нь хэдий. Мөчлөг болсон үеийн одоо нөлөөллийг хараад тэгээ энэ нөлөөллөөс нь одоо хасч ялгаж гаргаж ирж ийж бид нар энэ төсвийн хүрээний мэдэгдлээ ярихгүй бол үнэндээ бол энэ төсвийн хүрээний мэдэгдэл биш төсөв болоод дуусчаад байгаа. Алсын баримжаа, чиг баримжаагүй зардлууд бол дандаа зардал болоод энэ нь инфляц үйлдвэрлэдэг байна. Тийм учраас төсвийн хүрээний мэдэгдлийг 15-аас 20 үзүүлэлттэй олон улсад хэрэгэлдэг болгох, тэгээд хавар төсвөөс тусдаа хэлэлцдэг болгох, энэ урсгал зардлуудаар бол бүтэн шинжилгээнүүдийг хийж ээж одоо бид нар цаашийн 3 жилийн баримжаатай болох юм аа. Энийг бол цаашдаа эдийн засгийн хөгжлийн яамнаас одоо шаардаж явах болно гэдгээ бас хэлье.